За би түрүүнд бол яг хуу ерөнхийдөө саналаа хэлсэн шүү дээ. 12 жилийн өмнө Дорногов аймагт хийжсэн тэр иргэдийн оролцооны хэлтс буюу иргэн бүрт гар утсаар нь мэдээлэл очиж хүргэдэг тэр системийг ашиглаа. Би одоо тэр бусад гишүүдийн яриад байгаа шиг 2 хүнээс санал авсан гэхгүй та нарын хэлснээр чинь 240 дээр нэмэх нь 147 тэр хавар намрын чинь 387 болж байна л да. Ирэх ашиг нь хөндөгдөж байгаа тэр 800 гаруй автомашинтай үний чинь 0.3% байна шүү дээ. Тэгэхээр яаж шийдвэр гаргалж ийм байх вэ? Тэгээ өнөөдөр 33 мянган хүн гарын үсэг зурагдаад ирж байна. Нэг зүйлийг бодоорой манай нийслэлийнхээ. Та нарын өнөөдөр зарцуулж байгаа төсөв 2013 онд энэ миний хажуу сууж байгаа Алтан уяг даргын удирдах ирсэн засгийн газрын Монгол улсын төсөв шүү. 12 жилийн өмнө Монгол улсын төсөв өнөөдрийн нийслэлийн төсөв байгаа шүү. Ийм их мөнгөөр та нар юу хийж гэнэ гэдгээ бодоорой. Нөгөө талдаа саяхан бид нар эрчим хүчний өмнө болохоо байлаа өртгөөсөө бас ингээд эрчим хүчнийхээ үнэ нэмсэн үр дүн ямар байна? Одоо та нар энэ зам харгуу болохоо байлаа дэмжиж байгаа. Тэр юу чинь гэхдээ энэ үний чинь аливаа юмний чинь ингээд 3-аас 5 дахин огцом нэмж байгааг чинь өрөөсөө дэмжихгүй байгаа шүү. Юм нь жоохон бодиттой судалгаатай хандж ял да. Иргэдч тэр аж ахуй нэгжүүлэгч тэр үнэхээр туйлдж байгаа шүү дээ. Ер нь одоо энэ улс орон нийслэлч тэр энэ зээл авах татвар нэмэхээ зогсоохгүй бол иргэдчийн намар босон шүү. Өнөөдөр та нар ингээд энд өөдөөс хараад инээд алдаа сууцгааж магадгүй. Ямар хүнд болоод байгааг та нар ерөөсөө өдөр тутамд мэдчих хэвээр шүү дээ. Би бол 5 өдрийн хуралдаад 2 өдрийн хөдөөд Дорногов, Өмнөгов, Дундгов тавих гэж байгаа байхгүй юу? Тийм учраас их сайн мэдээд байгаа юм. Тэгээ улсын хурлаас бол энэ Улаанбаатар хотын тээврийн жилд одоо тээврийн хэрэгсэл ногдуулж байгаа албан татврынхаа нэг дээд доод хязгаарыг бас эргэж харах болсон юм байна. Та нарт өгсөн хуулиар олгосон эрх мэдлийг эргэж харахгүй бол та нар тэр хуулийнхны интервалыг дээр хэмжээнд тутал ашиглаад байна шүү дээ. Эргэж ер нь нийслэл дээр хот тосгоны эрх зүйн байдлын тухай бол бусад ямар хуулиудыг эргэж харахгүй бол энэ хуулийн боломжийг та нар бол тутал ашигладаг улсууд байна. Ашиглахдаа дээд интервалт нь тутал ашиглаад байх чинь дургу хүрээд байгаа байхгүй юу? Ил тод байдал гэдэг чинь эцэст нь хэлье. Ил тод байдал гэдэг чинь иргэдийн чинь мэдэх хэрэг байхгүй юу? Нийслэлийнхээ. Та нар мэдэх хэрхийг хангасангүй. Юун нийт эрх ашиг нь хөндөж байгаа хүмүүсийн 0.3% бэ? Иргэдийн оролцоо гэдэг чинь та нарын шийдвэр амьдралд хэр ойрхон бодтой болох вэ гэдэг асуудал байгаа юм. Тийм учраас үргэлж ил тод байдал, иргэдийн оролцоо гэдгийг нийслэлч тэр бусад аймаг дүүрэгч тэр хангаж ажиллах ёстой юм. Хэрвээ бид ардчсан нийгэмд амьдарч байгаа бол өнөөдөр тэр байдлын эрхийг хангаагүй учраас өнөөдөр улсын хурал дээр 33 мянган гарын үсэг цуглаж ирчихэд төсвийн байнгын хорон дээр бид нар ийм яриа сууж байгаа харамсалтай байгаа байхгүй. Энэ бүгдийг бодож ажиллаарай гэж хэлье.